Мэдээ үргэлжилж байна. Өвлийн дүн хүүтэнд булгийн ундарсан ус айлуудыг мөсөөр хүчиж байгаа дүр зураг нийслэлд байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны зарим айлууд мөсөөр бүрхүүлж эхнээсээ газраа орхин нүүж эхэлсэн байна. Гэвч мэргэжлийн байгууллагууд энэ байдлыг тоохгүй өнгөрөөж байгаад иргэд бухимдалтай хандаж байна. Манай сурчлах хэсэг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Зовлон аврангийн 1-р хэсгийн гэр хороолтонд ирсэн байна. Тэгэхээр Эрдэнэ толгой уулын оролоос урсаж ундарч гарч иж байгаа булаг гэр хорооллын айлууд руу ингэж нэвчин орсон. Зарим айлууд нь бол ус хитрхи ихээр автсан учраас 2-3 айл бол өнгөрсөн 3 оны хугацаанд нүүсэн гэж байгаа юм. Болон нийслэлийн онцгой байдлын газраас аврах багийнхан ирээгүй. Эдгээр айлуудад бол анхны эхний байдлаар бол ямар ч тусламжийг үзүүлээгүй ийм нөхцөл байдалтай. Хүн явхад бол мөс цөмрөх ийм аюултай. Зарим айлууд бол гэртээ байхгүй гадаанаа бараг хэдэн цаг байдаг гэдэг ийм мэдээлэл өгч байна. Булгийн ус ундарч гэр хорооллын айл өрхүүдийг нэвчин 10 дугаар хорооны айлуудын хашаа мөсөөр хүчигдсэн байна. Энэ хэсгийн зарим айлууд зөвшөөрлгүй бууж булгийн ундарсан уснаас хамгаалсан далан сэтэлж шороо асгаж байгаад гэрээ барьцгаасан гин гэтэл зөвшөөрлөлтөй хэсэг айлууд руу ус дүрэн орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж иргэд тайлбарлаж байна. Онцгой байдал дуудсан уу? Дуудсан. Ирээгүй хороо руу очиж хилсэн бас нэг арга хэмжээ авах юм болов уу гэд. Тэгээ хороо мороо бол ерөөсө тоохгүй нөө. Одоо ер нь нөхцөл байдал хэр байна? Ер нь л хэцүү байж та одоо нэлэх найртай хүүхэдтэй. Тэгэл амар хүүтэрсэн байгаа болохоор нүүц суна гэл хэцүү л байна. Хороолоо бол хийлсэн ерөөсөө ямар ч юу байхгүй. Биднэрт туслах ямар ч юм байхгүй. Та нар онцгой байдал дууд гэсэн. Онцгой байдлын өчтөр өглөө дуудсан. Ерөөсөө ирж мэрсэн юм байхгүй. Энэ газар яг аль биесны зөвшөөрөлтэй юу? Зөвшөөрөлтөө. Бичиг баримт байгаа. Үерийн одоо аюултай бүсэд буусан ч гэдэг юм уу иймэрхүү албан бичиг та бүхэн иржсэн үү? Үгүй тийм юм байхгүй. Өөрт ер нь усан тавтаад 3 он ч та. Үнэтэй 3 он ч. Нөхцөл байдал ямар вэ? Онцгой байдлыг ирэхгүй байна гэж штэ. Нөхцөл байдал бол хүндхэн байна. Хэцүү л байна. Ер нь тэгээ онцгой байдлын хальт ирчээл яваад гэсэн. Ер нь уулын ихнээс бол булагтай энд бол гэхдээ энэ булаг бол ингэж угаасаа юу ядг басахгүй ингэ тарддаг байсан байхгүй. Одоо тэр Эрдэнэ толгой ингэрлүү бууцсан айлууд нь зөвшөөрлөхгүй угаасаа дураараа шууд газарт шууд ус чороо асгаал тэрэн дээр ерөөсө буугаал. Тэгээд гурсдаг байсан газар нь ингэ ихнээс нь хаачингууд энэ нурсах нөгөө газрын боочингууд яг наашаа айлж орж ирж байгаа байхгүй. Тэгээд гудамны үзүүрд байдаг айлууд нь ерөөсө зөвшөөрлөхгүй шууд дураараа хашаага сунгаал урсдаг байсан голыг ингэж хаага боочингууд энэ бол булаг нь ерөөсө ингээл навийн айлууд ингэ хамт болчихсон байхгүй. Урд нь бол ийм байдггүйсэн. 3 хоногийн өмнөөс булгийн ус ундарч энэ айлууд руу их хэмжээтэй ус төрж ирэхэд онцгой байдлын алба болоод хорооны удирдлагуудад дуулгасан гэж иргэд хэлж байгаа юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны засаг дараах тайлбарыг өглөө. Хорооны зүгээс одоогор бол мэдгдсэн юм алга. Ер нь жил болго автдаг. Энэ бол бүр 10 жилийн өмнөөс автж байгаа ийм газар. Тэгээд нөгөө хүмүүс бол зөвшөөрлгүйгээр өөрснөө усны голдрол өөрчилж бууснаас болсон. Энэ анх бол. Тэгээд ер нь бол улаастан гол руу канав татаад бол урсцыг өөрчилж л анх бол арга хэмжээ авсан 2013 онд би өөрөө засаг дарга болоод. Тэгээ одоогор бол нодлон мөсөнд одоо халианд автаагүй ямар ч гэсэн 2 жил бол халианд автаагүй байж байгаа. Тэгээд одоо сая бол автсныг надад мэдэгдээгүй байна. Би бол өнгөрсөн 7 хоногтоос зэрэг нартай байж байгаад ирж байна. Ямар тач булгийн ус ундардаг энэ үзэгдэл сүүлийн 2 жил намжсан байжээ. Гэтэл өвлийн дүн хүүтний энэ цагаар ус ундарч айлуудыг хүндхэн нөхцөл байдалд оруулаад байна. Үүнээс болж иргэд ажил төрөлдөж явж чадахгүй, нүүх хэсгээ шийдэж чадахгүй, төрийн байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа юм. Ямар ч байсан хашаа нь мөсөөр хучигдаад байгаа айлуудыг эхний ээлжинд нүүлгэх үү, эсвэл ус орж ирэх хэсгийг хааж далан барих хэсгийг шийдэх гарч байгаа гэдгийг хэлж байсан юм а. ТV-с-ийн Ариун Туяа ариун бол мэдээллээ. Хүүтний улирал эхлэхдээ зэрэгцээд хөрс агаарын бохирдол асуудал дагуулдаг. Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүд бохир ус үнсээ гудамжинд ил задгаа асгадаг нь зөвхөн халтаргаа гулгаа үүсгэж зогсохгүй янз бүрийн халдвар төвчний тархалт нэмэгдэх гол шалтгаан болж байна. Энэ бол гэр хорооллын захыныг гудмаар ороход харагдаж байгаа дүр зураг юм а. Уг нь айлууд хашаандаа бохир усны нүхтэй байх ёстой. Гэтэл ихэнх айлууд нь хашаандаа бохирын нүх гаргадаггүй. Шинэ оройн цагаар хинэгний хөлийн чимээ чагнаж байгаад угаат зүнсээ гудамжинд сэмхэн гаргаад асгачихдаг учраас машин зам гудамж талбай инхүү хогийн зүг бохирын цооног босод хүрээд байгаа юм а. Орох машинч явж болохгүй, явгуу хүнд явж болохгүй юм л болчиход л гэж олон жилийн асуудал шүү дээ. Дээр нь үнсээ асгачдаг. Үнсээ асгана. Одоо хавар болохоор шороо хийсчих нь үнс нь хийсчих нь ер нь хөндрөлтэй шүү манайд. Дотроо юу ахгүй чи үнс угаацаа асгах юу жорлон дотроо хийхлэх чадвар өвлийн цагт хүүтэр юу яачдаг байгаа зү. Хавар болохоор хэцүү шүү дээ. Амьсгалын зам янз бүрийн халдвар төвчин бүх юм л энэ нүгээр гарч тамжиж байгаа юм чинь. Явах янзгүй шүү дээ. Одоо хүүхдүүд гар хөлөө бүртэн энийг хэн ч хариуцахгүй шүү дээ.
Ер нь бол ихэнх халдварт өвчин үүсгэгч нь хөрсөөр дамжин агаар туслын замаар халдварладаг. Айлуудын өвөлдөө гадаа асгадаг бохир ус нь хавартай эргээд агаар дэгдэж агаарын бохирлын хэмжээ хэдэн 10 дахин нэмэгдүүлдэг байна. Хамгийн гол нь иргэдийн өнөө маргааш аргацалж байвал болоо гэсэн ухамсаргүй үйлдэл бохир заван байдлын хор уршиг нь ханиад томноос өксүүлээд төрөл бүрийн нянгаар дамжин халдварладаг өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болдог гэдгийг мэргэжлийн хүн тодтогж байгаамаа. Гэр хорооллын айлуудын одоо нойл мөн муу усны нөхгүй одоо ил задгаа хайсан ийм одоо шингэн хог хаягдлаас болж хөрс бол ихээр бохирддаг. Үнсэнд одоо цахиурын эслийн 70% нь агуулгаддаг. Гэтэл цахиурын эсэл бол хүний одоо уушинд сөргөөр нөлөөлөх амьсгалын замын өвчин одоо үүсэх одоо их үүсвэр болдог. Мөн уушиг одоо харлуулах уушигны хавдар үүсэх ийм одоо нэгдэл бол үнсэнд агуулгдсан байдаг. Тиймээс гэр хорооллын айл өрхөд өөрсдийн ухамсараар угаадс үнсээ ил задгаа асгадаггүй болчихвол хөрс болон агаарын замаар үүсдэг олон төрлийн өвчний дэгдэлтээс сэргийлэх боломж бүрдэх юм а. Яаж ч үнсээ хогны машинд ачуулж муу усаа ил задгаа асахгүй байх нь наандаж амьдарч байгаа орчны өнгө үзэмж цаашлаад агаар туслын замаар дамжих олон өвчний тархалтыг бууруулахад ихээхэн үр дүнтэй гэдгийг хэлж байгаамаа. Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритын ордод олгогдсон лицензийг 2013 онд дээд шүүхээс цуцлах шийдвэрийг гаргасан байдаг. Харин ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа компани эрх өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна. Дэлхийд нийт 155 тэрбум тонн фосфоритын нөөц байдгийн 4-5% нь манад оршдог. Улмаар 1974-өөс 1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулаар хөвсгөлийн фосфоритын аль сав газруудад 20 орчим орд нээжээ. 1.6 тэрбум тонны нөөцийг ч илрүүлсэн байна. Энэ нь нөөцийн хэмжээгээр Төв Азида тэргүүлж хөрөнгө оруулагчдын анхааралд орсон юм а. 2001 оноос дээрх газар зөвшөөрөл олгож хайгуулын ажлыг эрчимжүүлж улмаар ашиглалтын зөвшөөрөл авсан байгаа юм а. Тодорхойлбол 2012 оноос хойш шат шатны шүүхийн хаалга татаж байж цуслагдсан гэх фосфоритын ордын лицензийн хүү дахин хөндөгдөх боллоо. Тиймээс өнөөдрийн байдлаар дээрх ордод ямар зөвшөөрөл олгогдсон талаар тодруулахад 10 лиценз байгаа мó. Тийм тусгай зөвшөөрөл. Нөгөө бусад 9 зөвшөөрөл нь болохоор ямар ашиг малтмал дээр байгаа юм бэ? Нүүрс юм байна. Фосфоритын орд нь болохоор аль зөвшөөрөлтөд орж байгаа вэ? Ашигтай. Хэдэн онд авсан зөвшөөрөл вэ? Хэдэн онд авсан зөвшөөрөл вэ? Энэ 2001 онд. Ашиглалтын зөвшөөрөл авсан. Дээрээс нь хөвсгөл далайн эко орчинд нөлөөлөх хэмжээнд энэхүү олборлолт явуулахыг их сэрэмжлүүлэгч байдаг. Уг нь 2010 оноос эхэлсэн Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритын ордод хууль бусаар олгосон 8 тусгай зөвшөөрлүүдийг цуслуулах асуудал 3 он дамжин үргэлжилсэн эцэс цуслагдсан таатай мэдээллийг орон нутгийн иргэдэд өгч байлаа. Харин өнөөдөр дээрх асуудал хаалттай хаалганы цаана шийдвэрлэгдэхгүй гэх эрсдэлж үүсээд байгаа юм а. Монгол улс эв нэгдлийн зарчим дээр суурилсан даатгалын тогтолцоотой энэ ч утгаар иргэд сайн дурын даатгал төлсөн ч бусадтай ижил үйлчилгээг эргүүлэн авдаг. Тэгвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэн эх орондоо сайн дурын даатгалд хамрагдах нөхцөлийг бий болгожээ. Гадаадд 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга гаруй иргэн бий. Эдгээр иргэд тухайн улс орны хууль журмын дагуу нийгмийн даатгал төлж болох ч Монгол улстай нийгмийн даатгалын хилцээртэй цөөхөн хитгэн орн л нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаамаа. Энэ нь ч Монгол улсад үйлчлдэг. Тэгвэл эх орноосоо гараад олон жил болсон монгол иргэд цахим хэлбэрээр сайн дурын даатгалд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. Жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо өөрөө тодорхойлж доод хэмжээ буюу 192 мянган төгрөг, дээд хэмжээ нь 1,920 мянган төгрөг тус мөрдөгдөж байгаа юм. Тиймээс энэ хэмжээнээс сарын орлогоо сонгож 12%-ийг сайн дурын даатгалд төлөх юм а. Жишээ нь сарын орлогоо 200 мянган төгрөгөөр тооцвол сайн дурын даатгалд 24 мянган төгрөгийг сар бүр төлж болох нэ. Тэгээ энэ бол хувь хүний сонголтын асуудал. Тэгэхээр бол ихэнх улс орнууд бол нийгмийн хамгаалалын хэлтсээр байгуулж байж энэ давхар одоо нийгэм даатгалд хамрагдах чөлөөлөлтийн харилцаа зохицуулдаг. За ийм одоо зохицуулт хийх болцоогүй хүндрэлтэй цаг хугацаа шаардах. Энэ одоо дэлхийн бүх орнтой хэлцээр энийг бол нэлээд цаг хугацаа шаардах бах. Тэгээд тийм учраас бол энэ асуудлыг нэлээд товчлоо. Гадаадд ажиллаж байгаа монгол иргэд сайн дурын даатгал даатгуулснаар тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэрэгжлээс шалтгааллах өвчний даатгал зэрэгт хамрагдах боломжтой болох нэ. ТV9-тэй Ариун Туяа Ариун Бол мэдээллээ. Цөлжилт эрчимжиж Дундговь, Дорноговь аймгийн цөлөрхөг хээрийн бүс 20-30 км-ээр нэмэгдсэн байна. Тиймээс дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа цөлжилтийн асуудалд эрдэмтэд анхаарлаа хандуулан нарийн судалгаа хийсэн байгаа юм а. Энэхүү судалгаагаар манай орны хөрсний бохирдол цөлжилт эрсдэлтэй нөхцөлийг үүсгэжгээд байна.
1980-ад оноос хойш цөлжилт хэмээх асуудал сөхөгдөж, элс хайрхтай хөрстэй газрын талбай тасралтгүй нэмэгдэх болсон. Цаашидч улам эрчимжих хандлагатай байгаа учраас хөрсөнд нарийн судалгаа шинжилгээ хийж, тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэхэд эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагач байгаа юм а. 2010 оны байдлаар цөлжилт нийт нутаг дэвсгэрийн 77.8% их бага хэмжээгээр эзлэж, газрын доройтолд өртсөн байна. Тиймээс хөрсний зураглалыг санаачилж бэлэн болгоод байгаа юм а. Хөрсний мэдээллийн санг бол үүсгэсэн. Хөрсний зургийн мэдээллийн санг, энэ хөрсний зургийн мэдээллийн сан маань бол нэгийг харьцан 100 мянганы масштабтай улсын хэмжээний Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээллийн сан болсноор бол онцлог байгаа. Тэгээд энэ мэдээллийг бол одоо тухайн одоо нөгөө эрдэмтэд судлаачтай ашиглах мөн газар зохион байгуулалтын төрөл бүрийн одоо төлөвлөгөөнд бол хэрэглэх үндсэн суур мэдээлэл болж байгаа гэж үзэж байна. Хөрсний үржил шим язмагт чанарыг сайжруулах, элсний нүдлээс хамгаалах уул уурхайн хөгжлөөс үүдэлтэй нөхөн сэргээлт бэлчээрийн талхлалтад онцгой анхаарч яаралтай дөрвтэй арга хэмжээ авахгүй бол манай улсын нутаг дэвсгэр элсэн зүйлээр бүрхэгдэх аюул учраад байна. За ерөнхийдөө төвийн 6 дүүргийн хувьд бол аслагдсан 3 дүүргээс микробиологийн шинжилгээгээр бол одоо шинжилгээний хувьд бол бохирдол өндөр байна. Нянгийн бохирдол өөрөөр хэлбэл өндөр байна гэсэн ийм юутай байна. За хүнд виталын агуулмжийн хувьд бол манайх кадми, харт удаг гэсэн, мөнгө ус гэсэн ийм одоо элементүүдээр бол элементүүдийг шинжилж үнэлгээд үнэлж байгаа. За энэ дээр харт удаг кадми агуулмжаар сүүлийн 2 жил бол харьцангуй энэ зэгүүдээр маань стандарт норм хэмжээндээ. Гэхдээ бас нэг 10-аад газар бол ерөнхийдөө стандарт хэмжээнээс сэтрээгүй ч гэсэн бас өндөр тодорхойлогдож байна. Энэ жил 17 аймгийн 37 суманд үйлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын судалгаа гараад байгаа. Иймээс болзошгүй зууд гамшигын үед ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх талаар Эрүүл мэнд спортын яам улсын онцгой байдлын газар хамтран шат дараатай сургалтуудыг хийж байна. Үүний нэг нь зууд гамшигын үед ард иргэд хүн амд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх сургалт боллоо. Өвжилт хүндэрч зуудын гамшиг нөлөөлөхөд хамгийн түрүүнд ард иргэдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Энэ үед эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн бэлэн байдалд ажиллах талаар холбоотой сургалтыг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн спортын яам сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн гамшигаас хамгаалах штаб Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлцтэй хамтран зохион байгуулсан зуудын гамшигын үед хүн амд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтын үеэр сэтгцэн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох сэтгэл готрол, амиа хорлох орлого, сэтгэлийн шалтгаан солиорол, хит амьсгалах, хам шинжийн үед үзүүлэх сэтгцэн яаралтай тусламжийн үзүүлэх сургалт зэргийг хийсэн байна. Зод гэдэг бол гамшиг үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэхээр энэ хүн бол одоо сэтгцийн хувьд бол одоо хурц солиорлын байдалтай, хит амьсгалах хам шинжтэй, өөрөөр хэлбэл хит зочигрлын байдлаас шалтгаалаад одоо зочмог болон одоо хурц стрессийн үеийн өөрчлөлтүүд бол гардаг. Энэ нь бол амь насанд аюултай, бас амиа хорлогч боломжтой ийм одоо үйл. Ер нь болцсгүй гамшигын үед бол улсын хэмжээнд бас улсын онцгой комисс тэрний дэргэдэх одоо яам агентлаг төшөлсөн мэргэжлийн хамт байгаа. Орон нутгийн түвшинд бол одоо дүүрэг нийслэлийн хэмжээнд бол мөн одоо онцгой комисс ажиллаж байгаа. Онцгой комиссийн дэргэд бол одоо орон нутгийн байгууллагуудад түшилсэн онцгой байдлын мэргэжлийн ангиуд бол ажиллаж байгаа. Ийхүү эрүүл мэндийн спортын яам онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшигаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын удирдах бүрэлдэхүүний сургалтыг 2015 оны 12 сарын 1-ний өдөр хийсэн бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр зуудын гамшигын үед хүн амд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсан энэс юм а. Харин өнөөдөр шинэ болон шинээр сэргэж байгаа халдвар төвчний үед хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх талаар сургалт халдвар төвчин судлалын үндэсний төвдөр зохион байгуулагдсан байна. За бид нэр ер нь гамшиг онцгой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал хариу арга хэмжээг одоо сайжруулах чиглэлээр бол онцгой анхааран ажилладаг. Яагаад гэвэл альва гамшиг онцгой байдлын үед бол хүний эрүүл мэндтэй холбоотой одоо асуудал бол байн гарах магадлал өндөртэй. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ өдөр тутмын сонин хэвлэлээс ишлэн хүргэдэг энэ өдрийн Focus Press булангаа хүргэж байна. Зууны мэдээ сонин. Элбэг доржийн зарилгыг Абдул Карим хэрэгжүүлэх үү? Төрийн ордны зүүн талдах хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбумаар Иран гаралтай Абдул Карим ховжилж авсан үйл явдлын дуйлан тасраагүй. Барилга байгууламж хувьчлагдж л байдаг. Шалдаа буутал үнийг нь унгааж авсан А зэрэглэлийн барилга газрууд нийслэл зөндөөл бий. Гэтэл тултал нь өсгсөн хувьчлал яагаад олонний анхаарал дургүйцлийг зэрэг хүрэх болов? Хэдий Монгол улсын харьяалалтайч Абдул Карим гадаад ир
Түүний талаар Монгол улсын бахархалт амьтны 8-нд гараад үрсэн. Бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон. Манай тагнуул цагдаагийнхан уг хэргийг лавшруулан шалгаж байгаа гэх. Түүнээс гадна хувьчлалд оролцож ялсан эрийг уг газрыг хэрхэн ашиглах болоо гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлсээр байна. Нэгэнт хувьчлалд ялсан учраас юу хийх нь Абдул Каримийн эрхийн асуудал гэдгийг Монгол улсын хуулиар зөвшөөрөөд буй. Тэгээд ч зогсохгүй Монголын төр түүний үйлдэлд хяналт тавих эрхгүй болохыг албаныхан халаглан ярьж байна. Гагцхүү ямар зориулалтаар ашиглах тухай хувьчлалд зааж өгсөн гэсэн ганц найдвар л манай талд байна. Тэр нь ерөнхийлөгч Элбэг Доржийн 2014 оны зарлагт төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцлөөр хувийн өмчийн барилга бариулах гэжээ. Ингэхдээ тус барилгад бүх яамыг багтаах. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар гадаад харилцааны яам, батлан хамгаалахын яамыг үүнд хамааруулахгүй байх. Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх. Тодорхойлбол төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх. Судалгаа мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх. Төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм гэсэн байгаа юм. Харин Иран олон давхар шилэн барилга барина гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс ерөнхийлөгч Элбэг Доржийн зарилгийг Абдул Карим хэрэгжүүлэх хэсгийг цаг хугацаа харуулах нь. Ардын эрх сонин. Ардчилсан намыг тэтгэврт гаргасан гавья хэнийх вэ? Гавьяаны их бага олон цөөний тухай энд огт ярих гэсэнгүй. Харин гавьяагаараа цаглаж ширхэгчлэн тооцож суугаа ардчилсан намын өрөвдөлтөй төрхийг хараад эрэхгүй өвгөрчтэй хөөрхий гэж эвийлмээр болж байна. Хүн хөгшөрхөөр хүүхэд нохойн доог болно гэж. Хүн ирээдүгээ биш өнгөрснөө илүү их ярьдаг болоод эхлэхээр хөгшөрч байгаагийн шинжээ гих амьдралын үнэн байдаг. Улс төрийн намд энэ үнэн үйлчлэхгүй биш харин ч яв цав нийцдэг учиртай. Ирээдүйд чиглэсэн бодлого ярьдаг намыг залуу хүчин гэж үзнэ. Харин өнгөрсөнд хийж бүтээснээ л ярьдаг намыг ирээдүйн бүрхэгдсэн буюу илт өвгөрсөн нам гэж үзнэ. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэм Баяр манай сонинд ярилцлага өгөхдөө гавьяаныхаа амралтанд гарч хаагүй юм бол өмнөх түүхээ ярьж өмчлөөд яах юм. Бүтээх ажиллаараа л өрсөлдөө гэж хэлжээ. Мундаг үг. Гэтэл энэ нь зөвхөн алах ташилтал авахд зориулагдсан үг байснаас бус ардчилсан намын зарчим, байр суурь, үзэл баримтлал биш байж. Ардчилсан нам гавьяага яриад эхэллээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Гинсекийнх нь хэлснээр тус нам гавьяаныхаа амралтанд гарлаа л гэсэн үг. Тэтгэвртэй гарна гэдгийг ирээдүгээрээ бас өнгөрснөөр амьдрах үегээд хэлчихэд буруудахгүй болов уу? Өөрөөр хэлбэл дурсамжаараа л амьдрна гэсэн үг. Тэгвэл ардчилсан нам аль хэдийнэ дурсамжаараа амьдраад эхэлжээ. Монгол ардын намыг улс орны альва ололт амжилтыг өөрийн намын гавья гэж өмчлөдөгт ардчилсан намын зүгээс байнга дургүйцлээ илэрхийлдэг. Монгол улсыг тусгаар тогтнуулсан гавья манайх бүдүүлэх хоцрогдсон ард түмнийг өдий үед хэлтээн малтайг авч ирсэн гавья манайх гэх мэтээр үргэлж өнгөрснийг өмчөрхдөг. Монгол ардын намын хувьд яалтчгүй хөгшөрсөн юмдаа зайлуул гэж ойлгож болно. Харин өнгөрснийг бус ирээдүг ярих ёстой гэж лоозгондог ардчилсан намын зүгээс өнгөрсөн гавьяаны тухай ийм ядруухан PR явна гэж хэн санах вэ? Төрийн эрх барьсан өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээсэн юм эрх биш байх нь мэдээч. Яг үнэндээ ард түмэн эдгээр ажлыг хийгээрэй л гэж сонгож итгэл найдвар хүлээлгэсэн. Гавья нэхэж агсам тавьж асуугаад байгаа эдгээр ажил нь тэдний хийх ёстой л байсан ажил үргэ гэж харж байна. Гэтэл хинээс хариу нэхэж хийсэн бүтээснээрээ хүнд ялархаж бас ямар хэлбэрийн тэтгэвэр тэтгэмжийг ард олноос шаардаад байгаа хэрэг бай. Эцэст нь энэ намаас нэг л зүйл асууя. Энэ намыг ингэж тэтгэврт нь гаргасан гавья хэнийх вэ? Өдрийн сонин Монгол ардын намын дарга Энх болт. Нам бол хэн нэгэн улс төрчийн фэн клуб биш. Одоо 30 хүрэхгүй хоногийн дараа он гарлаа. Он гарлаа л бол сонгуулийн жил эхэлнэ. Сонгуул болохоос 6 сарын өмнө үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй. Гэтэл яагаад заавал энэ 30 хүрэхгүй хоногт багтааж яаруу санд руу босод суухын завсарт үндсэн хуулиа өөрчлөх гэж зүтгээд байгаагийн учрыг сайн ойлгохгүй л байгаа.
Өнөөдөр төр засгийн төвшөнд эмх замбраагүй байдал бий болж эдийн засагт хямрал, уналт нүүрлэлээ. Иргэдийн амьдрал ийлт дордлоо. Энэ бүгдийн бурууг үндсэн хууль руу чихэж өөрчлөлт чихлөө. Одоо л сайхан болно гэх гэж байгаа бол буруу. Энэ бол улс төрийн зал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэвэл би тийм гин. Хотын статусыг бий болгох, ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх, кабинетийн зарчмыг чанд баримтлах, хяналтын эрхийг нь сулруулахгүйгээр парламентыг засгийн газраас тусгаарлах гэх мэт асуудлууд байж болно. Харин одоогийн нөхөдийн яриад байгаа шиг бүр яахаа алдчихсан. Цаашаа явах ямар ч гарцгүй болчихсон зүйл үндсэн хуульд огт байхгүй. Би хотын дарга Батүлийн манай улс эрх хавар грек шиг хямарна гэж ярьсныг уншсан. Эрх барьж байгаа намын том зүтгэлтэн тэгээд хотын дарга хүн санаандгүй, судалгаагүй ийм ишлэл хэлэхгүй нь тодорхой. Статистик харьцуулж харвал грекийн хямрал улсын гадаад өрн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 165% хүрснээр эхэлсэн юм билээ. Манай улсын хотоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 180%-ийг даваад явж байгаа. Бодвол хотын дарга Батүл энэ статистикийн харьцаан дээрээс тэгж хэлсэн баг. Монгол ардын нам дундаж давхаргыг боловсралтай хэсгийг нэмэгдүүлэхийн төлөө байдаг үзэл баримтлалтай нам. Цөөн тооны хөрөнгөтөн олигархуудыг бий болгоё. Тэд нь улс орныг авч явъя гэдэг буруу бодлогоо гэж Монгол ардын нам үздэг. Нийгэмд ажил хөдөлмөр эрхэлдэг дундаж орлоготой амьдрал ахуйгаа аваад явах өрх гэр бүл нь дийлэнх олонх нь болох ёстой. Нэг цул байсан нам 2 хуваагдахаар дагаад бодит амьдрал дээр санал бол хуваагдаж байгаа. Гэхдээ сонгогчийн саналыг хуваахгүй гэж Монгол Ардын Хувьсгалт намтай сонгуульд хамтрах эсэх нь бодит шалтгаан болохгүй. Байх ч ёсгүй. Сонгогчдын саналыг хуваахгүй гэдгийг ганц шалгуур болгож механик эвсэл үүсгэвэл үзэл бодол үнэт зүйлээсээ урвсантай ялгаагүй. Монгол Ардын нам Монгол Ардын Хувьсгалт намын хувьд ахмадууд маань намын удирдлагуудтайгаа уулзаж сонгуулийн өмнө хэл амаа ололцооч гэсэн санал тавьсан. Манай намын хэсэг залуу юугийн хамтрах нь буруу гэж байгаа. Өнөөдөр яг ингэн тэгнэ гэж хэлэх зүйл алга. Сайхан бэлгийн засгийн газрын хувьд юу ч хийхгүй байна уу? Хийснэ нь үргэлж алдаа болоод байна уу гэдг нь ялгархгүй байгаа. Тийм учраас байгуулсан засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж буй эрх баригчдын дотоодын улс төрд Монгол Ардын нам оролцохгүйгээр бие дааж улс төрийн тодорхой үнэлэлт дүгнэлт өгөхийг үгүйсэхгүй. Хэрвээ эдийн засагт ордоогүй юм бол хотын захын гэр хорооллын зарим хэсэгт 2 айл дундаа нэг талх аваагүй. Хотын дарга ардчилсан намын нийслэлийн дарга нь эрх хавар гэхэд грек шиг хямарна гэж ярихгүй. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ундрмаа уулзалтын үеэр Монгол улсын хэмжээнд 70 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 46 эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 33% нь төрөлхийн, 67% нь олдмор шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд асран хамгаалагчдын тоог нэмбэл энэ тоо их өндөр гарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Тиймээс төрийн бодлогоор ажлын байртай болох, тусгай хэрэгслээр хангагдах, сургалтанд хамрагдах, мэрэгжил эзэмших зэрэг боломж нөхцлөөр хангагдах ёстойг онцолсон байна. Одоо нийгмийн ажил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн байгууллага бид за мөн одоо сайн санааны энэ үйлсэд аянд нэгдэж байгаа бүсгүйчүүдтэйгээ бид хамтраад Сонгон хайрхан дүүргийнхаа өнөр бүсийн одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд за мөн эмэгтэйчүүд, иргэд, ахмадуудыг өнөөдөр бас ингэж хүлээж авч байна. За энэ үйл ажиллагаанд бас тамгын газар ч гэсэн бас идэвхтэй бас оролцож байгааг бас онцлох хэрэгтэй байна. Энд өрхийн бас эмчнэр нь оролцож байна. Өрхийн эмчнэр оролцоод сургалт бас хамтарч хийж байна. Энэ ямар сургалт өгвөл тэдний бас урам өгсөн, сэтгэлийг сэргээсэн одоо сэтгэл зүйн ийм сургалтуудыг өгч байгаагаар бас онцлог байна. Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг улам сайжруулах, төрөөс тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр олон бүтээлч арга хэмжээг өгүүлэгдэж буйг дурдж байв. Тухайлбал хөдөлмөрийн тухай хуулийн зааснаар 25 түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгуулах нь ажил албан тушаалынхаа 4-өөс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулахар тусгажээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилд төдийлөн хангалттай биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед наацхийн хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа талаарч иргэд ярьсан юм а. Дараагийн мэдээ
Аз хур календар 2016 үзэсгэлэн календарын танилцуулга өнөөдөр эхэллээ. 2016 оны календарыг 38 төрлөөр хэвлэн үйлчлүүлэгчдийн гарт хүргэж байна. Аз хур номын их дэлгүүр Аз хур календар 2016 үзэсгэлэн календарын танилцуулгыг өнөөдөр нээлээ. 2016 оны календарыг нийт 38 өвөрмөц загварын шийдлээс сонголт хийж 6 лакн бүрэлдэхтэй бодит мэдрэмжийг төрүүлэх өнгө будгийн төг шийдэлтэйгээр Аз хурд хэвлжээ. Мөн өнөөдөр Монгол менежер дэвтрийн танилцуулгыг хэллээ. Хүү календар маань бидний энэ жилийн хувьд маш их онцлогтой хэвлсэн. Яагаад вэ гэхлээр өнгө, дизайн, шийдэл, тийм ээ хэвлэлт бүгд онцлогтой өөр ингэсэн онцлогтой 6 лакн бүрэлдэхтэй тийм ээ хүмүүс гар барихад мэдрэгддэг хөл бөмбөгийн эрүүл мэндийн хоолны жорын гэр бүлийн эмэгтэйчүүдэд зориулсан гэд нийтдээ 38 төрлийн календарыг хэвлэн гаргаад хэрэглэгч үйлчлүүлэгчдийн гарт хүрэхээр ажиллаж байгаа юм. Мөн Аз хур номын их дэлгүүр Монголдо хамгийн том календарыг хэвлэж хүссэн хүн бүрийн хүслийг тэмдэглэн авч байна. За Аз хур номын их дэлгүүр яг календарынхаа нээлттэй үзэсгэлэн зориулаад хүн бүрт зориулагдсан хүслийн календарыг нээж байгаа. Энэ нь 2 м 50, 3 м 50 хэмжээтэй Монголын хамгийн том календар, хүслийн календар болж байгаа гэсэн үг. Аз хур номын их дэлгүүрт зочилсан хэн бүхэн энэ хүслээ бичиж болно. Төрсөн өдрөө тэмдэглэж болно, тийм ээ. Зорилгоо бичиж болно. Эргүүлээд бид нар ямар нэгэн байдлаар төрсөн өдрөөр Аз хур компани зүгээс гарын бэлэг юм уу эсвэл зорилгыг биелүүлэхэд хамтдаа тийм ээ хүсэж мөрөөдөг монголчууд юу хүсэж мөрөөдөг, юу төлөвлөдөг, юу хийхийг зорддог вэ гэдгийг мэдхийг хүссэн хамгийн том хүслийн календарыг өнөөдөр нээж байгаа. Амжилттай яваа хүн бүр зөв төлөвшлийг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл бид эгэл амьдралынхаа хамгийн ад жаргалтай өдрөөс ахуулаад ажил хэргийн чухал уулзалт зөвлөгөөний цаг хугацаа хүртэл тэмдэглэж болох үнэнч туслах календар байна гэдгийг Аз орынхан цохон тэмдэглэж байсан юм а. Дэлхийн 6 сая гаруй хүн жил болгон өмсдөг American Beer Power брендийн өвлийн коллектыг танилцуулж байна. Та 30 гаруй нэр төрлийн эмэгтэй эрэгтэй хүүхдийн 2015 оны өвлийн шинэхэн загварын нэхий дотортой арьсан болон илгэн бойтхон гутлуудаас сонголтоо хийх бүрэн боломжтой юм а. Энэхүү брендийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар 5 богд компани сонгогдсон албан ёсны дэлгүүрийг нээснээр Монголын хэрэглэгчдэд дэлхийн хаанаас ч адил үнээр авах боломжийг